Сайн мэцхан уу, миний бичлэгийг үзэж байгаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэг өнөөдрийн ярих сэдэв маань гэх юм бол schizophrenia буюу schizophrene гэдэг энэ өвчин байдаг. Тэгээд монголоор орчуулах гэх юм бол яг тэгж оноос нь нэр том юм болдог болчихроос schizophrene гэдэг нэрлэл явна бичлэгэндээ. За schizophrene гэдэг сэтгцийн эмийн маань дэлхийн нийтийн 1% хүн амд нөлөөлдөг. 1% нь одоо тиймэрхүү schizophrene гэсэн сэтгцийн эмэгтэй байдаг учраас одоо энэ хүн бичлэгийг дурдах гэж байгаа шинэ сэтгцүүд маань танд үнэхээр ингэ тохиолдсон байгаа боловч энэ сэтгцийн эмийг маш ховор гэдгийг бас ойлгосоо гэж хүсэж байна. Тэгээд энэ сэтгцийн эмийг маань болохоор ген, амьдрах орчин, хуу хөний хөгжлөөс шалтгаалаад яг тийм нэгхэн бас шалтгаанаас болоод сэтгцийн эмийг маань үүснэ гэж байхгүй. Зөндөө олон 2 3 4 5 6 7 тэгж шалтгаан болон бас орчноос бүрдэж шизофрен гэдэг хүч маань өөрөө үүснэ. За энэ бичлэгэндээ зориулаад би мэдээллүүдээ маш хураангуулсан байгаа. Тэгээ шизофрен ерөнхийдөө олох юм бол 5 шинж тэмдгээс бүрддэг. Энэний хамгийн нэгдүгээрт нь гэх юм бол delusion буюу төөрөгдлийг хэлдэг. Бодит явдлаас тасрахыг хэлнэ. Эсвэл одоо өдөр ингээд зүгээр алхаад явж байгаа гэх юм бол гівгэнд оюухан самуурахыг тиймэрхүү тохиолдлуудыг хэлдэг. Хоёр дахь ерөнхий шинж тэмдэг маань гэх юм бол hallucinations буюу хий зүйл харж бас сонсох эхэлдэг. Энэ дотроо болохоор хоёр хуваагдана. Visual hallucination буюу хий зүйл харах, тэгээ auditory hallucination буюу хий зүйл сонсохыг эхэлдэг. Тэгээд энэ болохоор зүгээр одоо энгийн жишээнээр ярих юм бол одоо тэр хий зүйл харах эсвэл хий тэгж сонсох нь маш хүн дээр нөлөөлнө гэсэн үг. Одоо яг л одоо ингээд бодит явдал дээр ингээд тохиолдож байгаа юм шиг яг тэгж хийсвэр юм нь яг тэгж бодит байдалтай юм шиг мэдрэгдэнэ гэсэн үг. Маш хүн дээр илэрх ёстой гэсэн үг. 3 дугаар шинж тэмдэг нь болохоор disorganized speech буюу одоо самуурын ярихын хэлдэг. Энэ маань зүгээр одоо хэл ярианы өвчтөй хүннээс тусдаа байх хэрэгтэй. Зүгээр ярьдаг хүн байлаа гэж гэх юм бол шизофрени тусаад ч юм уу одоо нэг тийм гатсан байдлаа ч юм уу эсвэл ямар ч тийм ойлгомжгүй зөндөө олон үгүүдийг цаанаас нь хэлээд байх ч юм уу тэгж одоо ямар ч тийм ойлгомжгүй самуурч тэгж таталтаад юм уу ярих тийм шинж тэмдэг гарч ирж болно. Дөрөвдүгээр шинж тэмдэг нь гэх юм бол catatonic behavior буюу эмх замаараа зан авир хэлдэг. Тэгээд яг энэ монголоор нь зарим яг энэ үгийн сангийн орчуулах гэхлээр бас маш хэцүү байгаа учраас чадах хийхээр одоо мэддэг үгийн санг ашиглаад ингээд эмх замаараа зан авир гэсэн үгээр одоо гарч ирсэн. Catatonic behavior гэдэг нь болохоор тийм эмх замаараагүй, юмэнтэй, зовнилтой, тийм хаасайгүй нэг тийм нэг л эмх зам бараагүй зан авирыг гарч ирнэ гэсэн ямар ч тийм нэг тогтсон тийм сэтгцийн тэгж одоо нэг тийм төрөл гэж байхгүй гэсэн. Одоо нэг баяртай байж байгаа л гівэнд ууртай болох ч юм уу эсвэл ууртай байж байгаа нэг тийм ярьж байгаа тэр хүнтэйгээ нэг хүнтэй ярьжлах юм бол гівэнд өөр хүний хэлсэн ингээ хэлдэг ч юм уу. Тэр нь болохоор юунаас шалтгаалдаг гэхлээр хий зүйл ярьсан юм уу, хий зүйл сонсоод байгаагаас шалтгаалж болно. 5 дугаар шинж тэмдэг гэх юм бол энэ дотор negative symptoms гэж байдаг. Negative symptoms гэдэг нь болохоор тийм сөрөг шинж тэмдгүүдийг хэлж байгаа. Тэр нь дотор юу орох вэ гэхлээр сэтгэлийн илэрхийлэл буюу сэтгэлийн хөөрөл буурахыг хэлдэг. Энэ зүгээр л одоо нэг баяртай байж байгаа баяртай болох байсан ч юм уу эсвэл инээмэр санагдаж байгаа инээмэр болох байсан ч юм уу нэг тийм жирийн үзэгдлээс арай тийм өөр маш хүнд гэж би сануулад байгаа ш та бүхэндээ. Маш хүнд хэлбэрээр одоо зөвхөн одоо амар өссөн хүн гэх юм бол хоолойд нэг тийм таашаал авдаг да тэрэн зогсдог ч юм уу эсвэл ингээд усанд ороод нэг тийм цэвэрхэн байдал мэдрэгдлэх юм бол бүр тэрийг мэдрэхээ болсон ч юм уу нэг тийм бүр нэг тийм жижиг шазыг тэгж амьдралын одоо алхмуудаас ямар ч тийм таашаал авахгүй тэгээ бүр робот шиг тийм сэтгцийн тийм илэрхийлэл байхгүй болно гэсэн. Тэгэж хамгийн хүнд шатаар нь л та бүхнийг бас сайн бодосоо гэж хүсэж байна. За одоо шизофрен туссан хүн, шизофренийн сэтгцийн эмэгтэй хүн гэх юм бол одоо тогтсон ажил байхгүй, тогтсон гэр бүл байхгүй, тогтсон нийгмийн харилцаа байхгүй гэж бас ойлгож байна. Хамгийн энэ шиг маш хүнд сэтгцийн эмэг болохоор тэгээд өглөө осоод ингээд усанд орж чадахгүй, шүтээ угааж чадахгүй, хоол идэж чадахгүй ч гэх юм уу одоо нэг тийм зүгээр одоо энэ амьдралын бидний энгийн өдөр болгон хийдэг зүйлийг энэ төр одоо сэтгцийн эмэгтэй энэ хүмүүс маань хийж чадахгүй учраас одоо тэгж хүнд харилцаа буюу ажил төрөл тэгээд оюун ухааны чадамж бас муу байна гэж ойлгож болно.
Тэгээд энэ дээр дурдсан 5 ерөнхий шинж чанараас одоо шизофрен гэдэг энэ сэтгцийн эмэгтэй хүнд бол 6 сараас доошгүй хугацаагаар энэ дээр дурдсан 5 шинж чанараас нэгээс 2 нь заавалчгүй илэрсэн байх ёстой. Байнгын тэгээд ингэж илэрсний улмаас энэ чинь байнгын эмх замбраагүй байдал, бас зовиорыг тэр сэтгцийн зовиор, бас нойргүй болно энэ хүн чинь эд жоохоо марцсан ч юм уу одоо өсгөө мэдэхгүй тэгэж бүр сэтгэлийн ингэж эмгэгт орсон учраас бас хоолунд нь маш нуудаж болно, нойргуудж болно. Тэгээ хувийн ариун цэвэргүй болно. Тийм болохоор бас маш хүнд өвчин гэдгийг та бүхэн ойлгосоо гэж хүсэж байна. За энэхүү бичлэгийг маань цаг гаргаад үзсэнд маш их баярлалаа. Мэдээллүүд маш их хурангуйсан учраас миний Facebook Арагун Гамбат буюу Сэтгэл зүйн боловсрал гэсэн пэйж рүү маань та бүхнийг холбогдосоо гэж хүсэж байна. Баярлалаа.